За засгийн газрын эдийн засгийн тодорхойгүй хүндрэлтэй орчинд энэ төсвийн тодтолыг оруулж ирж байгаа. Яагаад тэгэхээр одоо та бүхэн бүгдээрээ биж байгаа гадаад орчинд эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Улс орны геополитикийн нөхцөл хүнд байна. Америк, Ираны даан гэдэг юм уу, Орос, Украин, за тэгэл одоо үүнтэй холбоотой худалдааны даан гэдэг. Энэ бүхэн бидний тааваршгүй байна. Тааваршгүй нөхцөл бид нар бэлэн байх ёстой. Засгийн газрын барьж байгаа бодлого бол иргэдийнхээ орлогыг л хамгаалах. Тийм учраас ямар нэгэн төрийн албан агч ажлаас цомдох нь гэсэн ойлголт байхгүй. Тодтолын ерөөсөө үндсэн хоёр зорилго байгаа. Энэ нь болохоор зэрэг юу гэх зэрэг нэгдүгээрт бид нар иргэдийнхээ орлогыг хамгаалъя. Хоёрдугаарт бид нар энэ эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд стратегийн нөөцөө бүрдүүлээд явъя гэж. За нэгдүгээрт бид нар төсвийн тодтолыг хийхдээ 26 оны батлагдсан төсвийн хүрээндээ 1.4 их найдын хэмнэлтийг хийж байгаа. Гэхдээ эрүүл мэнд боловсролын салбар дээр одоо таналтыг бол хийгээгүй. Яг тэгвэл энэ бол бидний тэргүүн одоо хоёр салбар байгаа. Хүний эрүүл мэнд, хүүхд залуучуудын боловсрох тэр системийн хүмүүсийн одоо орлогыг хамгаалах тэр хүмүүсээ одоо багш нараараа дамжуулж сурагчдаа үргэж байгаа тэр боловсролын тогтолцоогоо эвдэж болохгүй. Энд ямар нэгэн доголд үүсч болохгүй. Тийм учраас эрүүл мэнд боловсролын салбар дээр ямар нэгэн хасалт хэмнэл хийгээгүй. Харин энэ хоёр салбар дээр үүссэн цалингийн зөрөө буюу ойлгомжгүй байдлыг бид нар 5 сар шийдсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар одоо багш нарт боловсролын салбар дээр ихэд 674.5 одоо тэрбум төгрөгийн цалингийн зөрүүгийн асуудал гарч байгаа. За мөн одоо эрүүл мэндийн салбар дээр 11 сарын 1-ээс эхлээд 20% нэмж өгч байгаа. Энэ дээр нэг 90 орчим 90 тэрбум төгрөг гарч байгаа. Энэ хэмнэлтийг бид нар бусад төсвийн ерөнхийдэн загч буюу сайд нарынхаа үйл ажиллагаанаас таньж гаргаж байгаа. Ингэж одоо боловсрол эрүүл мэндийн салбараа дэмжиж тэнд ажиллаж байгаа багш эмчнэрийнхаа цалинг ойлгомжтой болгож өгч байгаа. За нөгөө талд нь хаягдаад байсан юм юу гэхээр зэрэг соёл спорт буюу төрийн үйлчлэгээ албаныхан маань цалин орхигдсон. Өнгөрсөн жилийн одоо төсвийн бодлогоор цалингийн систем маань нэг юм хөрөөний шиг доглон болцсон байсан. Тэгэхээр төсвийн тодтолоор энэ асуудлыг жигдэлж өгөө. Тэр хөдөө аж ахуйн салбарын боловсролын соёл урлагийн салбарын бүжигчин дуучин одоо хөдөө аж ахуйн мэрэгчлэлтэн гэдэг энэ үйлчлэгний ажил салбарынхаа хүмүүсийн цалинг эрүүл мэнд боловсролын салбарын түвшинд навцарч өгөө гэдэг. Ингээд 50%-аар хэмж өгж байгаа. Нэмж өгж байгаа. Энэ дээр 78.1 тэрбум төгрөгийн төсөв гарч байгаа. Энийг бол мөн одоо хэмнэлтийн хүрээнд энэ хүмүүсийнхаа цалингийн зөрүүг ардлахад одоо тооцож гаргаж ирж байгаа. За нийгмийн даатгалын хууль хавар батлагдсан. Энэ хууль маань 27 оны 1 сард хэрэгжих ёстой байсан. Бид нар энэ дээрээс тодтолоор юу хийж гэнэ вэ гэхээр 196.3 тэрбум төгрөгөөр ахмадуудынхаа тэр 27 оны 1 сард хэрэгжижсэн хуулийн заалтыг нааш нь татаад 450 гаруй мянган ахмадууд маань 11 сарын 1-ээс эхлээд тэтгэвэр нь нэмэгдэх нэ. За ингэхдээ 300 мянгаас 100 мянган хооронд буюу дунджаар тэтгэвэр нь 980 мянгаас сая 80 мянган хооронд ирэх нь. За энэ бол одоо хамгийн их хэрэгжиж байгаа асуудал бид нар амьдрал өдөр тутам мэдгэж байгаа буюу гадаад орчноос нөлөөтэй инфляцийн асуудал байна. Ахмадууд маань амьдрал хүнд байна, тийм ээ. Энэ нийгэм даатгалын өсөлтийг тэтгэврийн өсөлтийг 27 оны 1 сар хүртэл хүлээлгэхгүй засгийн газар. Харин бид зардлаа танаад ахмадуудынхаа тэтгэврийг энэ тодтолоороо 11 сарын 1-нд нэмж өгөө гэж. За энэ бол энэ дөрвөн бодлого бол иргэдээ орлогыг хамгаалах ахмадуудынхаа тэр 450 орчим мянган ахмадынхаа орлогыг нэмэгдүүлж өгөх ийм л бодлогын хүрээнд бид нар танал тасалтыг хийж энэ тодтолыг хийлээ. Ямар нэгэн нэмэлт одоо зардлыг төсвүүдээр 26 оны төсвүүдээр нэмээгүй. Харин бид батлагдсан зардлаа таньсан. За хоёр дахь нь бол ерөөсөө стратегийн нөөцийг бүрдүүлэх. За энэ дээр бол одоо бидэрт хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол би түрүүн хэллээ инфляцийн асуудал. Инфляцийг бид нар хамгаалж чадах нь дотоодын хамгаалж чадах бүтээгдэхүүн дээрээ арга хэмжээ авах юм байна. Бусд нь бол одоо яагаад инфляц өсөд байна гэхээр түрүүний хэлсэн гадаад орчны тогтворгүй байдалтай холбоотой шокоос болоод инфляцийг бид импортоор аваад байна, тийм үү? Тэгэхээр бид нар иргэдээ инфляцаас хамгаалах нь засгийн газрын үүрэг. Тийм учраас бид нар дотооддоо инфляцийг хамгаалж болох тэр инфляцийг сааруулж болох нь юу гэхээр зэрэг ерөөсөө бидний хүнсний бүтээгдэхүүн эрчим хүчний салбарт хаяга. Эрчим хүчний салбарын үн өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үн өсдөг, хүнсний бүтээгдэхүүний үн өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үн өсдөг. Энийг дагаад иргэдийн маань амьдралд орлогод нөлөөлж эхэлдэг. Тийм учраас бид нар хүнсний бүтээгдэхүүн дээр нөгөө талдаа хангамжийн найдвартай байдлаа хангах, тийм ээ. Тийм учраас бид нар Улаанбуудуун дээр 100 мянган тонныг бүрдүүлье. Махан дээр арга хэмжээ авъя.
Мөн одоо хүнсний ногоон дээр арга хэмжээ авъя. Үүнийг хадгалах, агуулгах зорилгон дээр нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ стратегийн хүнсний бүтээгдэхүүний бодлогыг энэ төсвийн тодтолцоороор хийж болж байгаа. За нөгөө талд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй. Мөн эрчим хүчнийхээ найдвартай ажиллагааг хангах ёстой. Ийм учраас эрчим хүчин дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол нэг талдаа тарифыг өсөхгүй буюу хэрэглэгчтэй одоо эрчим хүчний үнийн өсөлтөнд нэрвэгдүүлэхгүй байх. Нөгөө талдаа эрчим хүчний салбараа аюулгүй ажиллагааг хангаж энэ өвлийг амжилтад авахт нь засгийн газар татаас өгж байгаа маа. Энийг мөн одоо энэ төсвийн хэмнэл дээр хийж өгч байгаа гэсэн. За нөгөө талдаа түрүүн сургуулийн ачааллын асуудлыг ерөнхий сайд маш дэлгэрэнгүй ярьсан. Гэртээ ойрхон сургууль гэдэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээ. Сургуулийн анги танхимын хүрэлцээг сайжруулж өгье. За энэ хүрээнд нь одоо 50 тэрбум төгрөгийн одоо төсвийн тодтолцоор энэ бодлого дээр нь боловсролын салбар дээр нэмж тавьж өгч байгаа. За энэ бүхэн нийтдээ 1.4 их 80 болж байгаа. За ингээд түрүүн та асууж илээ. Авилгалтлын асуудлыг танаа засгийн газар ярьж. Засгийн газар авилгалтаа тэмцэх ёстой. Нэг талдаа хуулийн байгууллагууд авилгалтаа тэмцэх боловч нөгөө талаас нь засгийн газар авилгал үүсэхгүй байх тэр бодлогыг гаргаж явах хэрэгтэй. Энэ хүрээндээ төрийн өмчийн засаглалыг сайжруулахаар оруулж ирж байгаа. Төрийн өмчтөр яваад байгаа тэр орлогыг улсын төсөвт ноогдол ашгийг татан төсвийн орлого болгож татаж авах тэр хуулийн зохицуултыг оруулж ирж байгаа. Ингэснээрээ тэр одоо жишээлбэл манай уулуурхай аж ахуйн нэгжүүдийн маань орлого ноогдол ашиг нь Эрдэнэс Монголоор төвлөрүүлдэг. За эндээс Эрдэнэс Монгол одоо баялагын саналаа аваад үлдсэн ноогдол ашигын тэр хуримтлагдсан зангаараа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээ яваад байгаа. Та бүхэн олон удаа сонсч байсан баг тийм ээ. Улсын төсвтөр хөрөнгө оруулалтыг их хурлын гишүүд батлаад байхад төрийн өмчт компаниуд нар маш том төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байна гэдэг асуудлууд үүсэж байгаа. Энийн чинь цаана авилгал яваад байгаа маа. Тийм учраас бид нар энэ засаглалыг сайжруулах хүрээнд төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудаа менежментийн хилцэл хийгээд энэнийхээ эрх зүйн орчныг тодорхой болохоор тодорхойлоо дагуулад хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна. Нөгөө талдаа тэнд хуримтлагдсан байгаа цэвэр ашгийг улсын төсөв татаж аваад орлого татж аваад их хурлын гишүүд маань хэрхэн юун зарцуулах буюу энэ их хурлын гишүүд ард түмнээс сонгогдсон их хурлын гишүүдийн эрх мэдэл рүү оруулж ирж байна. Зарцуултыг бид нар сайжруулж өгч байна. Хараа хяналтыг сайжруулж өгч байна. Ил тод болгож өгч байна. Нөгөө талдаа улсын төсвийн нэгдсэн байдлыг хангаж өгч байна. Юу гэж байна? Тэр яг ямар зарчмаар яаж байна? Илүү дэлгэрэнгүй тайлбарлаа. Энд төрийн бүх үйлчлэгээний энийг тавьхаар төрийн захиргааны албан агчид нь яах вэ? Одоо урдчлаад дахин нэмнэ гингүү дахиад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үүн дээр их suurт гэж асуусан шүү дээ. Нэг бас юм уу ер нь одоо сайн газар ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогын нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн хамгааллын салбар дээр тодорхой багцыг хийгдэх үү? За. Юугаар явж байна? Нийслэлийг одоо яаж За, нийслэл бол та бүхэн санаж байгаа тийм ээ. 500 сая долларын бонд гаргасан. 500 төгрөг. Энэгээрээ бол одоо туул хурдны замыг санхүүжүүлэхээр шийдвэрлсэн байсан тийм үү? За, тэгэхээр энэ бонд бол энэ жилдээ ашиглахдаггүй нэ сэлбэдэд үздэг. Энэ бондууд бол энэ оны гүйцэтгэлээрээ ашиглахдаггүй хадгалагтай байж байна тийм үү? Тэгэхээр эн чинь өөрөө улсын төсвөөр зардал хэлбэрээр бичсэн байна. Энэ он зарцуулагдана гэдэг. Тэгэхээр энийг бид нар тооцож үзээд нийслэлтэйгээ яриад энэ төслийн гүйцэтгэл бол одоо үлдэж байгаа 4 сарын хугацаанд гүйцэтгэл нь бүрэн гарч амжихгүй нэ. Одоо тэр төслийг гүйцэтгэж байгаа компаниудтаач бид нар нийслэлээр дамжуулж мэдээллийг авсан, явцыг харсан. Ингээд гарч болох хэмжээг нь үргэлжлүүлээд гарахгүй хэмжээгээр нь бид нар зардлын орон зайг гаргаж өгч байгаа. Гэхдээ энэ ажлууд зогсно гэсэн үг биш. Эх хонд энэ ажилтаа, бондын ажилтаа хэрэгжүүлээд явна л гэсэн үг. Авсан мөнгөө биш. Энэ мөнгө авч байгаа асуудал биш. Бид нар энэ дээр бондын зарцуултыг бид нар гаргах гэж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ зардлынхаа орон зайг л гаргаж ирж байгаа асуудал. Одоо бид нар хэлээд байна шүү дээ. 1.4 их 80-ийн зардлыг одоо жишээлбэл энэ жил хийгдэггүй ажил руу гарах гэдэг шүү дээ. Тэрийг бид нар орон зай болгож гаргаж байна. Гарч болохгүй, хэмж болох бүх зардлыг хэмжинэ гэж хэлээд байгаа нь энийг хэлээд байгаа. За цалингийн асуудал дээр та нараа боловсролын салбарын цалинг одоо ойлгомжгүй байсан энэ дээр бид нар 5 сард шийдсэн тийм үү?
Энэний төсвийн тодтолцоог бид нар 674 тэрбум төгрөгөөр энэ зүрх гаргаж өгч байгаа. За эрүүл мэндийн салбарынхныг 11 сарын 1-ээс эхлээд 20% нэмж. За түрүүний таны асуусан бус төрийн үйлчлэгээний албан агчийн хүсэхээр энэ дээр одоо ямар хүмүүс орж ирнэ гэхээр эрдэм шилжилгээний ажилтан, архивч, цаг уурч, хөдөө аж ахуйн салбарынхан, за дуучин бүжигсэн манай соёлын салбарынхан орж байна, номын санч, музей арга зүйч гээд энэ хаягдсан бүх төрийн үйлчлэгээний албаныг цалингийн нэмж өгнө. Ингээд энэ төрийн албан агч болон төрийн үйлчлэгээний албан агч нарын цалингаа жигдэлж авна. Энэ дээр одоо нийтдээ 24 мянган хүн хамрагч. Боловсролын салбар дээр 93 мянган хүн багш нар. За эрүүл мэндийн салбар дээр 31.5 мянган одоо эмч албан агчид маань хамрагч байгаа. Энэ асуудлыг шийдэж өгнө. За өөр тодруулсан юу вэ? Хөрөнгө оруулалт дээр төсвийн тухай хуулиараа тэр бид нар батлагдсан хөрөнгө оруулалтын хүрээнд гэрээ хийгдээд явж байгаа ажлуудаас нэг ч төгрөгийг хасахгүй. 5 сарын 31-нд төсвийн хэмнэлтийн хуулиараа гарч ирсэн 250 тэрбум төгрөг байгаа тийм ээ. Энэ хэмнэлтийг бид нар энэ тодтол руу буюу багш одоо ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх энэ зардал зориулж байгаа. Тэгээд дооцуулжийг ингэсэн гэдэг төрийн сайд гэдэг холбоотойгоо хэлсэн шүү дээ. Төрийн хэмжээг гэдэг. Энэ чи өөрөө яг дахиад инфляцийг төдөө зэт болоод байгаа юм. Засгийн газар харин инфляцийг барьчих чинь одоо нэмэгдүүлэх ийм шийдвэрийг гаргаад байгаа юм шүү. Бид нар зардал хасаад зардлыг нэмэгдүүлж байгаа. Энэ чинь бид нар юу гэхээр зэрэг инфляц дээр бид нар яриад байна шүү дээ. Иргэдийн маань импортоор орж ирээд байгаа тэр их инфляцийг бид нар иргэдээсээ нэмэхгүй байж ямар аргаар яах. Тэгэхээр ахмадуудынхаа энэ цалингийн 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжижсэн хуулийн тэр заалтыг нааш нь тач ирээд хэмнэлт хийж ээж бид нар ахмадынхаа тэтгэврийг хуулийн хэрэгжилтийг хангаж нааш нь 2 сараар тач өгч байна. Энэ бол тэр үүсэж байгаа инфляц идэгдээд байгаа ахмадуудынхаа тэр орлогын хомсдлыг одоо бид нар болох хэмжээгээр л авч өгч байна гэсэн. Нөгөө талдаа бид нар инфляцид нөлөөлөд байгаа дотоодын гол хүнсний бүтээгдэхүүн болон стратегийн бүтээгдэхүүн дээрээ буюу нефт, хүнсний бүтээгдэхүүн дээрээ тэгээ эрчим хүчний салбар дээрээ бид нар тогтворжуулах бодлого барьж байгаа маа. Энэ за бид нар та асуугаад байгаа зүйлдээ би яриад л байна. Юу гэхээр зэрэг бид нар нэмж зардал үүсгэж байгаа асуудал биш. Төсвөр төлөвлөсөн байсан 26 онд батлагдсан байсан зардлыг бүгд одоо засгийн газар байдаг хэмжээгээр үсэж хангалаад тэр гаргаж ирсэн орон зай дээр энэ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа маа. Түүнээс ямар нэгэн батлагдсан төсвөр дээр нэмж зардал гаргаж байгаа бол эн чинь таны асуугаад байгаа асуулт байхгүй. Та нар зардал үйлдвэрлээд мөнгө гаргаад байна гэсэн. Бид нар 26 онд нийтдээ гарах зардлынхаа 1.4 их 80-ийн татаж хэмнээд засгийн газар бүсэж хангалаад тэр гарчсан зардлын сул орон зай дээр энэ ажлыг хийж байгаа.